За энэ захын зарчим гэхээр ямар нэг бодлогуудын их бага утгуудыг нь авч үзэж тэр бодлогод ашигтай байх юм бол энэ аргаар бодож байгаа бодлогуудыг нь захын зарчим гэж. За ер нь бол их бага утга дээр л тоглолт хийнэ гэсэн үг. За жишээ нэг ийм бодлогууд. Нэг жирээд үстэй тойрог байсан. За нэг жирээд үстэй тойрог дотор 8 цэг байгаа. За дурын 8 цэг байгаа. За тэгээд тэр 8 цэг дотор хоорондох зайн нэгээс бага байх 2 цэг оршихыг батлана. Тэр дурын 8 цэг дотор одоо нэгсэндээ нэгээс бага байх тийм 2 цэг хоорондох зайн нэгээс бага байх тийм 2 цэг заавал олдно л гэж харуулах гэдэг. За энэ дээр нэг ийм бод мэдэж явах хэрэгтэй юм бол юм. Аливаа гурвалжны за b-ийн үнцгийг их үнцэг нэгч. Их үнцгийн эсрэг тал их тал харгалзана. Бага үнцгийн эсрэг тал бага тал харгалзана. Нэгсэндээ эндээс альфа нь бетатагаас их бол а ч гэсэн б-гээс их байна гэсэн санаалах гэдэг. За тэгээд энгийнээр яг хэрэгэлдгээр ярих юм их үнцгийн эсрэг тал их тал, бага үнцгийн эсрэг тал бага тал байна л гэдэг санаалах гэдэг ба гэсэн үг. За тэрийг ашиглаад бараг л шийдэж энэ бодлогыг. За юу яаж ашиглах юм гэхээр би нөгөө нэг тойргийн төвөө би нэг цэгээр навчээ. Нэг цэгээр навахгүй гэж болон бодлого илүү л нөгөө чанартай сайн бодогдно, илүү тодорхой болно гэсэн үг. За тэгэхээр би юу хэлэх гээд байгаа гэхээр би тойргийн төвийг нэг цэг нь байсан гэж сэтгэхэд 7 цэг рүү холбочих тойргийн төвөөс 5 гарцсан уу гээд 7 цэг. За зарим нь тойрог дээрээч байж болно шүү дээ. Ер нь бол би нэг тойрог дээр навчиж ихтний болоод. За тэгээд энэ 7 цэгт энэ авахд ийм үнцгүүд үүснэ. Үнцгүүд үүсэн тийм үү. За энэ үнцгүүд дотор нэг хамгийн тэдээс бага үнцэг заавал олно гэдэг бид нар үнэлж чадна. Ягаад гэвэл энэ чинь нийт 7 үнцэг үүсгүү. Дөнгөт нь 360-ыг 7 хуваачвал тэг бүх үл хэсгийг 50-д тэ тов шүү дээ. За би дээш нь өсгөж 60 авчих. Энэ бол 60-аас бага байна шүү дээ. За тэгээ энэ юу хэлэх гээд байхад эдгээр үнцэг дотор 60 градусаас бага үнцэг ядаж нэг болтноо. Бүгд 60-аас их байх юм бол 60-аас их тоог 7-оор үрчгэрч 360-аас гаталчихна. Тэгэхээр 60-аас бага үнцэг бол заавал нэг болтно гэж хэлэх гээд байна. Тэгээд 60 гэдэг авдаг нь бас учиртай нөө 100 гурвалжны 60-уудыг авч байгаа гэсэн үг шүү. За би тэгвэл тийм холдож байгаа тэр үнцгийг нь авчи. За би чиний зурвал энэ хамгийн бага харагдаж байна. За би энийг нь салгаад нэш нь томруулаад зурч нэг юм байсан гэж сэтгэж. За тэгээд энэ үнцэг нь 60-аас бага үнцэг байсан. За энэний оцог энэ үүсэнд хавцсан зүгтээ б гэж. За нэг юм соноход о а бол нэгээс богино. За нэгээс богино. О б зайч нэгээс богино шүү. За тэнцүү гэж болон тойрог дээр байсан байж бас болно. За тэгвэл миний хэлэх гээд дуусна юу юм хэрэг энэ үнцэг чи 60-аас бага юм чинь нөгөө хоёр үнцгийн аль нэг нь заавал 60-аас их байна. Энэ гурван үнцэг гуруула 60-аас бага болчвол нөгөө гурвалжин байж чадгаа байж штэ. Гурвалжны гурван үнцгийн нийлбэр 100 явах хэвээр. Тэгэхээр энэ А орой юм уу Б орой юм уу энэ хоёрын аль нэг нь энэ хоёрын аль нэг үнцэг заавал 60-аас их байна. 60 градусаас их байна. За би аль нэг нь 60 градусаас их гэж сонгочих дураараа. Алийг ч авсан чанар ялгаагүй учраас А оройг ийм гэж сэтгэж. За тэгвэл миний хэлэх гээд дуусна А оройн эсрэг тал ОБ. ОБ урт маань нэгээс богино. Тэгвэл энэ чинь энэ миний хэлээд байгаа А оройн өнцөг чинь юу юм гэхээр юунаас их ихээр О оройн өнцгөөс их байхгүй юу? Тэгвэл одоо би эндээс энэ чанараа энэ чанарыг би энэ дээр ашиглах юм бол юу болох юм гэхээр А оройн эсрэг тал нь ОБ
урт нь заавал юунаас их юм гэхээр АБ-гээс их байхгүй юу? Гэтэл энэ чинь нэгээс бага юм чинь энэ АБЗ бас нэгээс бага л таарч байна гэсэн үг. За тэгэхээр АБ-гийн хоорондох зай нэгээс багуулж батлагдаж байна гэсэн үг. Тэгээ эргээд дүгнэлт хийх юм бол юу вэ ч гэлөө их өнцгийн их тал, их өнцгийн эсрэг тал их тал, бага өнцгийн эсрэг тал бага тал. За тэгээд энэ чанарыг ашиглаад за 360 градусыг нэг 7% авах юм бол 60 градусаас бага өнцөг заавал нэг болно гэдэг үдийг л ашиглаад ер нь хурдхан шийдчихлээ гэсэн үг. Иймэрхүү бодлогууд ер нь уншихад их нэг ойлгомжтой юм шиг хэрнээ бодох зарч арга нь олдохгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ бага их бага утга дээр нь тоглолт хийвэл хамаагүй хурдан шийдлийг олдгоо гэсэн үг. За дахиад нэг бодлогууд л доо. За хавтгай дээр байрлах 8 цагийн хувьд аль ч хоёрыг нь дайрсан шулуун шулуун дээр өөр нэг цаг оршиж байгаа. Одоо хавтгай дээр ингээ 8 цаг байгаа юм байна л да. Энэ хоёрыг дайрсан шулуун дээр дахиад нэг цаг заавал байна. Магадгүй энэ хоёрыг дайрсан шулуун дээр дахиад нэг цаг заавал байна. Энэ хоёрыг дайрсан дээр дахиад нэг цаг заавал байна. 8 цаг яг ийм юм бол аль ч хоёрыг нь гэсэн үг байхгүй. Одоо тэгэхээр магадгүй энэ хоёрыг дайрсан дээр дахиад нэг заавал байдаг ч юм уу тий. Ийм юм бол 8 цаг 8-уулаа 1 шулуун дээр байгаа гэдгийг батлая гэж байна. 8 цаг 8-уулаа 1 шулуун дээр гэдгийг батлая гэсэн. За ингээ уншихад угаасаа нэг нэгийг дагаад ойлгомжтой юм шиг нэ. Математик баталгаа хийхээр жоохон хүндрэлтэй байдаг. За бодлого 2 гэж нэг. Бодлого 2. За энэ сугуурдурж өгсөн аямаас номны захын зарчмаас бодож байна. Энэ номны энэ бодлогуудыг бодох юм бол 5-аас 6 дугаар ингээ хүүхдэд их дөхөн бодлогод байгаа шүү. За тэгвэл энэ дээр би юу сэтгэх юм бэ гэхээр би ийм сэтгэлгээл ашиглах гэдэг байна. Эсрэгээс нь үзье. Эсрэгээс нь нэг шулуун дээр оршдгоо гэж үзье. Оршдгоо. За бодлогоо ойлгосон тийм ээ. Аль ч хоёр цэгийг дайрсан шулуун дээр дахиад нэг цаг заавал байдаг. Тим 8 цаг хавтгай дээр байна. За тэгвэл 8 цаг 8-уулаа 1 хавтгай гэдгийг л батлах гэдэг байна. За гэл шийдгийг үдээдүүлээ. За би нэг ийм хосуудыг сонирх. Нэг 3 энэ хоёрыг дайрсан нэг АБ-г дайрсан шулуун дээр Ч цаг заавал байгаа. Тэгээ энд шулуун дээр оршдгүй нэг энд нэг D цаг байгаа гэсдэг. За дахиад ийм хоснууд энэ зөндөө байгаа гэсдэг. Ийм хоснууд нэг шулуун тэр шулуун дээр оршдгүй нэг цаг. За тэдгээр дотроос би шулуунда хамгийн ойрхон байдаг тийм гурвуулыг сонгоё. Энэ X-тэй X-ийн минимумыг сонгоё гэсэн үг. Ийм байдаг тийм хосыг сонгоё гэсэн үг. Шулуун цаг хосыг сонгоё гэсэн үг. За энэ нь их хүчтэй. Яг шулуунда хамгийн ойрхон байдаг D цагийг одоо нэг зөндөө D цагүүд байгаа шүү дээ тийм ээ. Тэр дотор ихтэй ямар нэг шулуунд хамгийн ойрхон байдаг. Гэхдээ тэр шулуунтай хамт сонгоё гэж байна. За тэгвэл би санаад энэ цагийг X гэж тэр тийм ойрхон байдаг юм. За тэгээд энэ A B гэдэг шулуун дээр XZ байгаа гэж. Энэ X-ийн минимумыг авсан шүү би. Ийм байхыг авсан. Гэтэл A B-г дайрсан шулуун дээр дахиад нэг цаг байгаа тийм ээ. Энэ хоёрыг дайрсан дээр дурын нэг цаг дахиад оршин гэсэн чинь за хаан ч гэж болно. Энэний мэдээж нүүд эрхлийн зарчмаар энэ шулууны нэг талд хоёрын заавал гарна тийм ээ. За би энэ талд ингэ сэтгэж. Тийм C цаг байгаа сэтгэж. Гэтэл одоо би юм хэлэх гэхгүй. XB ч юм уу энийг авчи. XB дайрсан шулуунаас шулуун дээр ойрхон цаг байгаад байгаа байхгүй. XB-г дайрсан ийм шулуу авчихад энд дахиад C-гээс ийш нь Z авахд би энэ X-ийн минимумыг авч хад дахиад минимумыг үүсээд зөрчил үүсээд байгаа гэсэн үг. Зөрчил үүсээд байна гэсэн үг. Санаа. Магадгүй нөгөө талдаа ийм ч байсан байж болох л байсан л та сая. Хоёр цаг нь эндээ. Тэгээ ингээд авахаар энэ перпендикуляр байгаа шүү дээ. Ингээд авахаар энд дахиад богино зай үүсдэг ч юм.
энэ тийм богино зай. Ингээд богино би хамгийн минимум яваадахад дахиж минимум олдоод байна гэдэг чил зөрчил үүсээд нэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бүх шулууныг цэг юм байна гэдгийг баталчлаа гэсэн үг.